Олон хүмүүсийн хувьд хойд солонгос бол маш сонирхолтой сэдэв. Дотоод байгууламж, ёс заншлан, ихэвчлэн олон нийтэд ил болдгүй учраас хойд солонгосын өнөөгийн хөгжлийн талаар мэдэх хүн цөөх. Зөвхөн барилга байгууламж төдийгүй хойд солонгосын ард иргэдийн амьдралч мөн адил нууцын бүрхүүлтэй. Олон оронд интернетийн хурдцтай хөгжлийн улмаас хүмүүс онлайн ертөнцид идэвхтэй байж амьдралаасаа хуваалцсан бие биенээ хэрхэн амьдарч байгааг түүхгүй хардаг бол хойд солонгосын иргэд зөвхөн дотоод сүлжээг ашигладаг тул онлайн орчинд бараг харагддаггүй. Тиймээс хүмүүс хойд солонгосын иргэдийн талаар маш бага мэдээлэлтэй. Цаашилбал судалгаа хийж үзэхэд Ким Жон Уны багнаас тэмж онцгой бус жирийн хүмүүсийн амьдралаас төдийлөн ялгархгүй болох нь тогтогдсон. Энэ ус харьцангуй орчин үед бүгд найрамдах Хятад ард улсаас арай эрт буюу 1948 оны 9-р сарын 9-нд байгуулагдсан. Эрт үед хойд ба өмнөд Солонгос нэг улс байсан боловч 1910-аас 1945 оны хооронд Японы эзлэн түрэмгийлэлд өртөж Японы колони болсон. 1945 оны 8-р сард Япон бууж өгсөний дараа зөвлөлт болон Америкийн цэргүүд хойгт байрлажээ. Хожим нь холбоотнуудын тохиролцооны дагуу 38 дугаар өргөргийг төр хугацааны хуваагдлын шугам болгон тогтоож, өргөргөөс хойш хэсгийг зөвлөлтийн өмнөх хэсэг Америкийн нөлөөллийн бүс болсон. 1948 оны 9-р сарын 9-нд Солонгосын хөдөлмөрийн намын удирдагч Ким Ир Сен хойгийн хойд хэсэгт бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг байгуулав. Хойд Солонгос нь Солонгосын хойгийн нийт нутаг дэвсгэрийн 56%-ийг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 26 сая хүн амтай. Энэ нь өмнөд Солонгосоос илүү том газар нутагтай гэсэн үг. Энэ улсад удам залгамжлалын тогтолцоотой төстэй системийг мөрддөг тул хойд Солонгос улс байгуулагдсанаас хойш ердөө 3 дээд удирдагчтай байсан. 1948 оны 9-р сарын 9-нд Солонгосын хөдөлмөрийн намын удирдагч Ким Ир Сен Солонгосын хойгийн хойд хэсэгт тус улсыг байгуулж хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болов. 1994 онд Ким Ир Сен өөрийн албан өргөөндөө зүрхний инфарктаар нас барсан. Түүний том хүү Ким Жон Ил 1997 онд хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга болов. Харин 2011 оны 12 дугаар сарын 17-нд улсын болон хөдөлмөрийн намын дээд удирдагч Ким Жон Ил зүрхний шигдээсээр гинэт нас барсан бөгөөд түүний 3 дахь хүү Ким Жон Ун залгамжлагчаар нь сонгогдож бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын ардын армийн ерөнхий командлагч болжээ. Анхандаа олон хүн Ким Жон Ун эцсийн залгамжлагч болно гэж огт төсөөлөөгүй. Учир нь тэр 3 дахь хүү байсан бөгөөд Ким Жон Илийн том хүү Ким Жон Нам эрүү чирэг багаасаа улс төрийн удирдлагад оролцож эхэлсэн тул эхэндээ хүн бүр түүнийг энэ улсын дараагийн залгамжлагч болно гэж боддог байсан. Харамсалтай нь тэр гадаадад шин зүйлстэй танилцж эхэлснээр Ким Жон Нам удирдагч болох сонирхлоо алджээ. Мөн тэр эхнэр хүүхдүүдийн хамт хуурамч Доминикан паспорт ашиглан Япон руу нэвтрэх гэж байгаад хил дээр баригдан нутаг буцаагдсан. Тэр хэлэхдээ хүүхдүүдээ Диснейлендд оруулах гэж байсан юм гэж хэлсэн байдаг. Энэ явдал түүнийг хойд Солонгосын гол удирдлагын хүрээнээс бүр мөсөн хүнд ирэхэд хүргэсэн. Капиталист нийгмийг жигшин үздэг хойд Солонгосын хувьд энэ нь ичгүүртэй зүйл болсон ба учир нь Диснейлендээс илүү Америк брэнд гэж үгүүллээ. Харин Ким Жон Уны дундаас Ким Жон Чол бол маш дуугүй, нам гүм амьдралтай, видео тоглоом дуртай, улс төрд огт сонирхолгүй хүн тул анханасаа залгамжлагч болох жагсаалтанд байсангүй. Харин Ким Жон Ун бага наснаасаа аав Ким Жон Илийн нөлөөнд өссөн. Тэр багасаа их хичээнгүй сурдаг, улс төрийн маш хурц ойлголттой хүүхэд байсан гэж ярьдаг. Швейцарт суралцж байх хугацаанд Ким Жон Ун зөвхөн гэр сургууль хоёрын хооронд зорчдог, гадагш гарах болгондоо Ким Жон Илийн нууц сангийн менежер тухайн үед Швейцарт дахь хойд Солонгосын элчин сайд байсан Ри Чолоор хамгаалуулдаг байж. Иймээс том ах Ким Жон Намын шуугианд хэрэг гарсны дараахан Ким Жон Ил 3 дахь хүү Ким Жон Уныг залгамжлагчаар бэлтгэж эхэлсэн. 2009 оны 3 дугаар сарын 8-нд Ким Жон Ун хойд Солонгосын дээд ардын хурлын депутатаар нэр дэвшигч болсон. Үүнтэй зэрэгцсэн эцэг Ким Жон Ил улс төрийн эрх мэдлийн шилжилтийг бэлдэж эхэлсэн. Үүний дараагаар Ким Жон Ун улсын батлан хамгаалах хорооны дунд түвшний албан тушаалыг хүлээн авчээ. Тэр жилийн 6 дугаар сарын 22-нд хойд Солонгос даяар томоохон үйлдвэрүүдэд томоохон цуглаанууд зохион байгуулагдаж тухайн үеийн хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Илийн заврыг нийтэд зарласан. Ингэхдээ өөрийн 3 дахь хүү Ким Жон Уныг хойд Солонгосын удирдлагын хууль ёсны залгамжлагч болгох тухай байлаа. 2011 оны 12 дугаар сарын 17-нд Ким Жон Ил нас барсан.
Үүний дараа Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчоо талигаач дэд удирдагч Ким Жон Илийн өгсөн загварын дагуу Ким Жон Уныг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын зэвсэг түвшний ерөнхий командлагч болгосноо заарлав. Ийхүү тэр албан ёсоор улсын дэд удирдагч болжээ. Ирэх мэдэл гарсныхаа дараахан Ким Жон Ун аавынхаа баримталж байсан цэргийн 1-р бодлогыг тууштай үргэлжлүүлэхээ мэдгдсэн. Тэр өвөө Ким Ир Сэний чүүчээ үзэл болон Ким Жон Илийн цэргийн 1-р үзлийг нэгтгэж Ким Ир Сэн Ким Жон Илизм хэмээн нэрлэв. Эдийн засгийн хөгжил болон цөмийн зэвсгийн хөгжлийг зэрэгцүүлэн явуулах бодлогыг хэрэгжүүлж, Хойд Солонгосын онцлог тохирсон эдийн засгийн хөгжлийн загварыг шинжилэн боловсруулснаар тус улс дэлхийн 5 дахь том зэвсэг түвшинтэй орнуудын тоонд багтаж, үндэсний тогтвортой байдлыг ханган эдийн засгийн хөгжилд түлхэж өгч чадав. Мөн Ким Жон Ун Хятад, Орос зэрэг орнуудтай найрсаг харилцаагаа хадгалж, тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ-ин нартай уулзаж, хоёр Солонгосын харилцааг сайжруулах оролдлого хийсэн. Хойд Солонгосын өнөөгийн дээд удирдагчаар ажиллаж буй Ким Жон Ун албан тушаалаа авснаас хойш Хойд Солонгосын хөгжилд мэдэгдэхүй захиц гарч, цэрэг болон эдийн засгийн чадварыг нэмэгдүүлсэн. Бас дипломат харилцаанд уян хатан эерэг өөрчлөлт хийснээр тус улс дэлхийн хөгжлийн хэмнэлд баг багаар нийцэж эхэлв. Тиймээс олон Хойд Солонгосчууд Ким Жон Уныг шүтээ мэд үздэг бөгөөд тэрээр Time сэтгүүлийн 2018 оны дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жигсаалтанд багтсан. Учир нь Ким Жон Ун нууцлаг Хойд Солонгос төрсөн, бага насндаа төдийлөн анхаарал өртөөгүй тул хүмүүс түүний талаар маш бага мэдлэгтэй байв. Иймээс түүний сонирхолтой дүүхүүд бага насны амьдралын талаар хүмүүс мэдхийг хүсэх нь ихссэн. Хойд Солонгос бага зэрэг нээлттэй болохын хэрээр Ким Жон Уны бага насны амьдрал аажмаар ил болсоор байна. Тэрээр Японы комик номонд маш дуртай байсан бөгөөд 15-аас 16 наснда Швейцарт тамхи нууцаар татаж эхэлсэн байна. Түүний залуу насны амьдрал жирийн хүүгүүдийн дуртай зүйл хоббитэй адилхан байсан байна. Ким Жон Ун 1984 оны 1-р сарын 8-нд Хойд Солонгосын Пхёнан хотод төрсөн. Тэр бол Ким Жон Ил болон түүний 2 дахь эхнэр Ко Ён Хүү нарын 2 дахь хүү. 1996-аас 2001 оны хооронд Ким Жон Ун болон эгч Ким Yo Jong-аар Пак Кун Жонсон гэх хурамч нэр ашиглан Швейцар дахь Хойд Солонгосын элчин сайдын яамны ажилтнуудын хүүхдүүдийн дүрийг эсгэж, Швейцарын Берн хотын олон улсын сургуульд сурч, англи, герман, франц хэл үзжээ. Ким Жон Унтай хамт сурч байсан ангийнх нь дурсахдаа тэрээр хичээлээсээ гадуур компьютерийн тоглоом, тулаанд кино, мөн сагсан бөмбөгт үнэхээр дуртай байсан гэдэг. Түүний хамгийн дуртай баг нь Майкл Жордан тэргүүлсэн Chicago Bulls байжээ. 2013 оны 2 дугаар сард NBA-гийн од Деннис Родман Америк нэгдсэн улсын сагсан бөмбөгийн төлөөлөгчдийг удирдан Хойд Солонгост айлчилсан. Айлчлалын үеэр Ким Жон Ун Родманыг албан ёсоор хүлээн авч хамтдаа тоглолт үзэв. Родман бас Ким Жон Уныг гэрт зочилсон. Дараа нь Родман Хойд Солонгост 2 дахь удаага айлчлахад Ким Жон Ун Пхёнанд дахин уулзаж зочломтойгоор хүлээн авчээ. Ким Жон Ун Деннис Родманыг хүссэн үедээ дахин Хойд Солонгост ирэхийг урьж, өөрийн сагсан бөмбөгт хичнээн хайртайгаа илэрхийлсэн байдаг. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн хийсэн судалгаагаар 1993-аас 1998 оны хооронд Ким Жон Ун Пак Чол нэрээр Швейцарын Берн хотын олон улсын сургуульд сурч байсан нь тогтоогдсон. Энэ хугацаанд тэр Японы манга болон Google-ийн кинонд нэлээд дуртай байсан бөгөөд хичээлээс гадуур бараг бүх цагийг тэдгээрийг үзэхэд зарцуулдаг байж. Кенжи Фужимото гэх Ким Жон Илийн тогоочоор 13 жил ажиллаж, түүний гэр бүлийн амьдралыг тун ороос ажигласан Япон ир Ким Жон Ун 15-аас 16 наснда эцгийнхээ тавьсан тамхи татах хоройг зөрчиж, нууцаар тамхи татдаг тэр дундаа архаг тамхичин болсон талаар мэдээлсэн. Мөн зарим их сурвалжид дурдсанаар Швейцарт сурж байх хугацаанд ч Ким Жон Ун жолоочороо тамхи авчруулдаг байсан байна. Одоо ч танхимд тоглолт үзэж суухдаа өндөр албан тушаалтнуудад зааварчилгаа өгж байхдаа ч үргэлж тамхи татаж буй нь харагддаг. Тэр Хойд Солонгосын дотоодын тамхи татдаггүй бөгөөд өөрийн тамхиг үргэлж хятадаар дамжуулан тусгайлан бэлдүүлдэг. Түүнчлэн Ким Жон Ун нь өдөрт 2 хайрцаг тамхи татдаг архаг хүн тамхичнаас гадна ариран хэмээх ухаалаг гар утсыг хэрэглэдэг. Энэ гар утас нь Хойд Солонгос өөрийн технологиор 2013 оны 5 дугаар сарын 11-нд анх үйлдвэрлэсэн бөгөөд өдөр тутамдаа утсаараа тоглох, ашиглах дуртай байдаг гэнэ. Мэдээж сэлбгүүдийн ихэнхийг хятадаас авчирдаг. Хооллолтын тухайд Ким Жон Ун өдөр бүр будааны бөмбөлөг болон шөлтөө хоол иддэг, маш таруухан амьдралтай гэж өөрөө ярьдаг байж.
Ивч тоогоочийнх нь хэлснээр тэр өдөр бүр өндөр зэрэглэлийн архи удаг нийтлэг ойлголтоос хавьгүй тансаг амьдралтай аж. Гэхдээ тэр дангаанц дээд зиндааны удирдагч байгаагүй, харин жирийн л залуугийн нэгэн адил зуршил сонирхолтой, энгийн хүмүүстэй төстэй олон зан авиртай байсан нь харагддаг аж.